Сайн байцгаана уу? Хичээлийн тохиргоо их зааврыг хүргэж байна. Анги удирдсан багшаас хичээлийн тохиргоо нь хийгдэж байгаа. За, ихээр нэвтэрч ороод анги нь харагдана. Анги дээрээ дарж ороод за тэгээд тэнгүүд энэ хажуу талын меню дотроос нь хичээл сонголт гэдэг рүүгээ ороод хичээл сонголт жагсаалтаар гэд харагдаж байгаа. За, энэ дээрээ дарж оронгууд тухайн ангид орох ёстой. Бүх хичээлүүд маань жагсаад харагдаж байгаа. За тэгэхээр эхний ээлжинд болвол одоо дэд бүлгээр ордог бол дэд бүлгээ сонгоод за үндсэн бүлгээр бол үндсэн бүлгээр нь явуулчихна гэсэн үг. За дэд бүлгээр ордог хичээлийн хувьд дэд бүлэг гэдгээ сонгонгууд хоёр дэд бүлэг маань ингээд зэрэгцээд харагдаж байгаа. За тэрний дараа улирлаа сонгоод за энэ гурван чеклж байгаа хэсэг маань улирлын чеклж байгаа хэсэг. За тэгээд арцаас нь багшаа сонгоод за тэгээд болцсон гэсэн үг. За дараа нь зүгээр үндсэн хичээлээ сонгохдоо бол хэдүүлээ үүсээгүй гэдгийг үүссэн болгож жагаад улирлаа болон багшаа сонгочихно гэсэн үг. Ингээд сонгоод яа тий. За энэ дээр чеклэлээ. Тэгэхээр үүссэн болно тий. За тэнгүүд улирлаа. За дээрэс нь багшаа сонгоно. За энэ доод талынх нь бол сонгож болохгүй итгэхгүй гэж харагдаж байгаа тий. Тэгэхээр ард талын энэ чеклэг хэсгээ чеклээд үдийг үүссэн болгочоор сонгох боломжтой болно гэсэн үг. Ингээд улирлаа заавалчгүй чеклэн тий. За тэгээд ард талд нь хэн багш орох юм бэ? Энэ хичээлийг гэдгээ тохиргоогоор хийж өгнө гэсэн үг. Ингэж хийгээд за тэгээд хадгалах товчлуураа дарна. За хадгалах дарсны дараа жагсаалтаар ингээд харагдана гэсэн үг. Төлөө хадгалах дарсны дараа буцах товчлуураа дараад за харах юм бол энд ингээд жагсаалтаар тухайн үүсгэсэн хичээлүүд маань харагдчихээн. За мэдээж менежер дээрээс баталгаажуулалт хийгдсэний дараа батлагдсан төлөв рүү шилжиж байгаа гэсэн үг. Анхаарал тавьсанд баярлалаа.